Ямар тохиолдолд жолоочийг согтруулах ундааны зүйл хэрэгэлсэн гэж үзэх вэ? Жолоочийн согтолтын зэрэг шалгах гэж шалгуулагчийн амьсгалдах спиртийн агуулмж 0.20 промил, эсвэл цусан дахь спиртийн агуулмж 0.5 промил илрүүл согтруулах ундааны зүйл хэрэгэлсэн гэж үзнэ. Тээврийн хэрэгслийг төр цаатуулах үндслийг тодруулж өгнө үү? Цагдаагийн албан тухай хуулийн 33-ийн 1-р хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсвэл тээврийн ажлыг төр цаатуулах асуудлыг зааж өгсөн байдаг. Тухайлбал тээврийн ажлыг эрен сурвалжиж байгаа жолоочийг гэмт хэрэг зөрчид холбогдуулж шалгаж байгаа. Жолоодох эрхгүй, ангилалгүй хүн жолоодож яваа зэрэг 8 тохиолдолд мөн хуулийн 32-ийн 3 цагдаагийн алба багчин согтуурсан, мансуурсан байдалтай байгаа жолоочийг шалгахдаа тээврийн ажлыг шилжүүлэн байрлуулах эсвэл түүний хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авахар заасны дагуу төр цаатуулах хашаа талбайд зөөл шилжүүлэн байрлуулдаг. Энд хамгийн ихээр шалгагдж байгаа зөрчил бол согтуугаар тээврээс жолооцсон зөрчил байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг ямар хугацаанд шалгаж шийдвэрлэж шийтгэл оногдуулдаг вэ? Согтуугаар тээврээс жолоодсон зөрчлийг илрүүлснээс хойш зөрчил шалган шийдвэрлэх хууль зааснаар ажлын 5 хоногт шалгаж зөрчлийн шинжтэй бол 14 хүртэлх хоногийн хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлд явуулна. Хэрв зөрчлийг шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан 14 хоног, хяналтын прокурор 30 хүртэлх хоногоор сунгаж явуулж болно. Шүүгч зөрчлийн шинжийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж торгох баримтлах шийтгэлээ аль нэгийг сонгон шийдвэр гаргадаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар журмын хашаанд саатуулад байна вэ? Хэдий хуулийн хугацаатай боловч цагдаагийн байгууллагаас зөрчлийг шуурхай богино хугацаанд шалгаж холбогдох материалыг холбогдчийн хамт шүүгэн шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлага гарсан тохиолдолд тодорхой хугацаа орж байгаа. Харин ийм шаардлага байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг эзэмшигч жолоочид хүлээлгэн өгдөг.